Намайг Ариуна гэдэг. Би интерьер дизайнер мэргэжилтэй. Хуваараа хөдөлмөр эрхэлдэг. 7 настай, 3 настай 2 охинтой. Хүн болгоны сонирхол нь өөр өдөг. Тэгээд хүн болгоны өөрийнхөө сонирхлыг олж нээсэн түүхүүд нь бас өөр өдөг. Яг миний бодлоор, миний анзаарч мэдснээр тэр тухайн хүн өөртөө юу таалагдж байна, юу үзэж харах дуртай байна, юу хийх өөрт нь сайхан байна. Тэрнээсээ шалтгаалаад яг өөрийнхөө судалж ээж өөрийнхөө сонирхлыг олж нийт юм шиг надад санагддаг. Illustration зураг зурж эхлэх гэж байгаа хүмүүстэй хэлэхэд ер нь тэр Wacom, iPad, tablet аль нь ч байсан гэсэн яг зурдаг зарчим нь адилхан байдаг болохоор эхлээд яг өөртөө байгаа зүйл дээрээ зураг зурж дадлагчаад тэгээд дараа нь тэр одоо гоё тэр зорилт хэрэгслүүдэд авбал зүгээр юм болов уу гэж би бодож байна. Яг миний хувьд болохоор би Pinterest-ээс өөртөө таалагдж байгаа гоё зургуудаа татаж аваад тэгэл эхлээл нөгөө тэднийгаа ингээд дуурайж зураал одоо яг тийм амар сонирхолтой байх үедээ өдөрт тийм 20 морин зураг зураал айгүй дуртай байдаг гэсэн. Тэгээд нэг тийм жоохон сонирхол буураад эхлэхэд нь яг өдрөө алган би нэг зураг зурна гэл тэгэл өдрөө алган нэг зураг зураал тэгж анх яг өөрийгөө дадлагжуулж зурж сурч байсан. Дижитал аргаар зураг зурхын надад нэг таалагдсан юм нь болохоор зурсан зургаа шууд Facebook, Instagram дээр постлох боломжтой байдаг. Тэгээ хоёрдугаарт зураг зурхад ямар нэгэн одоо хаягдал үүсдэггүй гэдг нь айгүйх таалагддаг. Яг хэцүү юм гэх юм бол нүд айгүйх хорсдог. Би гэртээ хүүхдээ харангаа ингээд ажиллаа хийхдээ яг өөртөө цаг гаргадаг нэг хэдэн арга байдаг л да. Эхнийх нь болохоор хүүхдүүд ярьж тунтуулах хэрэгтэй. Хоёр дахь нь болохоор хүүхдүүд ихэнхдээ ээжээгээ нөгөө усуухаараа ч юм уу эсвэл ингээд яг нэг жижиг борцог идэх мэдхтэй айгүйх дууддаг юм бэлээ. Тийм болохоор яг тэр юмнуудыг нь гарынхан дор ойрхон том үний төслөмжг өөр авч идэж уух боломжтой газар байрлуулад өгчдөг. Тэгээ 3 дугаарт болохоор яг ингээд би ажиллаа хийх болохоор хүүхдүүдээ ингээд өрөөндөө хамт оруулаад за одоо ээж нь ажиллаа хийж чинь өрөөнөөс гарахгүй ээжтэйгээ юм ярихгүй шүү. Тэрийг сайн захиж хэлээд тэгээ таймер дээрээ 60 минут тавиад 60 минутын турш ажиллаа хийж агаад яг ингээд цаг маань дуусахаар босоод ингээд одоо юм хүмүүс цэвэрлдэг ч юм уу те ингээд жоохон гэр орныхаа ажлыг хийж агаад дахиад цагаа тавиад суугаад юмаа хийдэг. Миний анзаарснаар гэртээ хүүхдүүдээ хараад сууж байгаа ээжүүд маань өөрийгөө нийгмээс хоцрогдож гин ч гэдэг юм уу те тэгч хүлээж аваад ах шиг санагддаг. Би бол ээжүүдтэй өөртөө боломж олгох хэрэгтэй гэж бодож байна. Гэртээ сууж авах хугацаанд ээжүүд маань маш их зүйлийг сурч яадаг. Асуудлыг шийдвэрлэж сурна, асуудалд маш хурдан одоо арга хэмжээ авч сурна юм уу тийм айгүй олон янзын чадварт сурч яадаг. Хамгийн гол нь бүсгүүчүүд маань өөрөө тэрийг яг аль өнцгөөс нь харахаас бас их шалтгаалаад байх шиг байгаа. Би нэг юм уншижсэн. 3 ч юм уу хүүхэдтэй гэртээ олон жил сууж хүүхдүүдэд харсан эмэгтэйчүүд дунд чатны менежерийн ажилд айгүй сайн тохирдог. Гэвч одоо нэг ар гэрийн асуудлаасаа болоод тэр албан тушаал дээр удаан ажиллаж чаддгүй өөрийнх нь дутагдaltaдаг гэж уншижсэн. Би нэг түүх ярьж өгье л дөө. Энэ Nike компани эсвэл өөр компани ч байсан байж магадгүй. Одоо нөгөө нэтгэгт салбараа нээх гээд нэтгэг рүү эхлээд нэг хүн явуулдаг байхгүй юу? Тэгээд тэр хүн болохоор нэтгэгт очсон чинь нэтгэггүүд бүгд ямар ч готлгүй байсан гинэ. Тэгсэн чинь тэр хүн буцаж ирээд өөстө тэнд зах зээл алга тэнд хүмүүс нь ерөөсө готл өмсдгүй мэн гэж хэлсэн. Тэгэхээр Nike дахиад нэг хүн нэтгэгийн зах зээлийг судлаад иргээд явуулсан чинь нөгөө хүн буцаж ирээд нэтгэгт амар том зах зээл энэ тэнд хүмүүс нь ерөөсө готлгүй байна гэж хэлсэн байт юм байлаа. Яг тэрэн шиг бид нэр ингээд яг өөрсдийнхөө одоо байгаа цаг хугацаагаа аль талаас нь харна. Яг тэрүүгээр л бүх юм болно. Хэрвээ одоо байгаа цаг хугацаагаа бид нэр өөрсдөндөө хөрөнгө оруулалт хийх боломжтой цаг хугацаа гэж харах юм бол бид нэр өөрсдөндөө хөрөнгө оруулалт хийж чадна. Хэрвээ бид нэр ингээд гэртээ суугаад цаг алдаад байна, хоцроод байна гэж бодох юм бол та үнэхээр л цаг алдаад хоцорсон байна. Тийм болохоор өөрсдөндөө боломж олго, өөрсдөндөө хөрөнгө оруулалт хий, бүсгүйчүүдээ. За баярлалаа.